Өнөөдрийн хичээл бол кофе болон нарийн бов захиалах хэллэгүүд. Бид хамгийн түрүүнд захиалга өгөх үндсэн бүтцийг сурна. Can I get a large latte? Please. Надад нэг том латте өгөөч гэсэн утгатай. Харин I'll have a black coffee. Гэвэл би хар кофе авъя гэсэн үг юм. Кофены төрлүүд. Та дуртай кофеныхоо нэрийг хэлэхэд л болно. Жишээ нь Americano, Cappuccino, Espresso, эсвэл Flat White. Хэрэв та каппучин захиалмаар байвал I'd like a medium cappuccino гэж хэлж болно. Орчин үед сүүний маш олон төрөл байгаа. Энгийн сүүг, whole milk, тослоггүйг, skim milk гэж хэлнэ. Харин ургамлын гаралтай бол oat milk эсвэл soy milk гэж захиална. Could I have that with oat milk? Гэвэл үүнийг овёсны сүүтэй авч болох уу гэсэн асуулт юм. Кофенд хамт идэх нарийн бов захиалахдаа. Do you have any croissants left? гэж асуувал танайд кроссон үлдсэн үү гэж байгаа хэрэг. I'll take one blueberry muffin гэж хэлээд нэртэй маффин авч болно. Захиалга дуусахад ажилтан танаас For here or to go гэж асууна. Хэрэв эндээ сууж уух бол For here, please гэж хариулна. Харин авч явах бол To go, please гэж хэлээрэй. Өөрийн хүсэлтээр кофегоо өөрчлөхдөө чихэргүй бол No sugar, please гэж хэлнэ. Хэрэв кофегоо илүү өтгөн уумаар байвал Extra shot of espresso гэж хэлээрэй. Энэ нь нэг порц эспресс нэмж хийлгэхийг хэлж байгаа юм. Төлбөр төлөхдөө How much is that in total гэж нийт үнийг асууна. Картаар төлөх хэсгээ Can I pay by card гэж асууж тодруулаарай. Өнөөдрийн сурсан хэллэгүүдээ ашиглан дуртай кофегоо итгэлтэйгээр захиалаарай. Баяртай.